6-гийн 2-дугаар хэсгийн тайлбарыг хүргэе гэж бодлоо. За нэгэн X дэж найрлаганда ийм болон химийн идэвхгүй органик холцыг агуулдаг 10 г X дээждэх ийм тоо хэмжээ болон ингээд тогтоохоор болжээ. За тэгэхээр даалгавар 1 дээр бол туршилт 2-ын үр дүнгээс зохиогдох төсөлтийн дугаарыг сонгоно гэж. Туршилт 2 нь бол за тэгэхээр туршилт 2 бол за даалгавар 1-ийн бодлогыг бүгд хамтдаа хийцгээе. За энэ бол ямар бодлого байсан бэ гэхээр натрий CA3 байж. За ингээд бүр урвалан өгсөн байна тий. Ингээд нэмэх нь CA2 нэмэх нь H2 гэдэг юм бүтээгдэхүүн байцыг бол үүсгэсэн байна. За 2 дугаар урвал нь бол натрий 2 CA3-ыг чинь халаа задлахаар натрий 2-оо дээр нэмэх нь CA2 гэдэг юм бүтээгдэхүүн байцыг бол үүсгдэг. За гэхдээ энэ дээр бол мөн малааны хүчил буюу CCH2 сон гэдэг хүчил эднэр болон нэг үйл мэдэгдэх байцын нийлбэр масс нь бол 10 г гэдэг өгөгдөжээ. За тэгвэл эндээс бол яасан бэ гэхээр 3.1 г одоо юу натрий 2-оо үүссэн гэж байгаа байхгүй. За ингээд урвалаас 2 янзын натрий 2 урвалаас соёлонгоос нь тусдаа натрий оксид үүссэн. Тэгээд энэний нийлбэр нь 3.1 шүү дээ. За тэгвэл 3.1-ийг тэр натрий 2-оогийн молийн масс нь хуваана. За тэгвэл одоо эндээс бол бид нар натрий 2 тэнцүү массыг хуваах нь молийн масс гэдэг терминосоо масс нь бол 3.1 г. Молийн масс нь бол энийг бол 23-ыг 2-оор үржүүлээд тэгээд за энэ 23-ыг үржих нь 2 нэмэх нь 16 гэхээр энэ тохиолдолд бол 62 гарч ийн. Тэгэхээр энд 62 г молд байгаа гэсэн үг. Энэ натрий 2-оо болохдоо 3.1-ийг 62-т хуваагаад 0.5 мол болно гэсэн үг. За ингээд энд хэд болсон бэ гэхээр 0.5 мол одоо натрий 2 бол үүсчээ гэж үзнэ. За тэгээд эндээс бол энэ бол натрий HCO3-ийн молыг x грамм гэд x мол гэд үзчихье гэж шүү дээ. За тэгэхээр энд бол 2 мол. За эндээс үүссэн натрий О-гийн молын тоог олъё. Энд 1 мол гэхээр x-ийг 2 дуугаад 0.5 x мол натрий 2-оо үүсчээ. За эндээс олохдоо яах вэ гэвэл энд бол хэд гэсэн бэ гэхээр y мол гэсэн байна. За мол болохоор доорох коэффициентийг нь авна тий. За тэгэхээр энд бол 1 мол гэд авчээ. За эндээс А2-ыг олъё. А2-ыг болохоор энд 1 мол гэхээр энэ дээр бол y мол өөрөөр хэлбэл энд энэ урвалаас үүссэн натрий 2-оогийн молын тоо 0.5 мол. Энээс үүссэн 1 мол. Энэ хоёрын нийлбэр молын тоо нь энэ үнэтэй тэнцүү. Урвалбал 0.5 x дээр нэмэх нь y чинь 0.5-та тэнцүү гэсэн ийм тэгштэглэг бол зохиож болохоор байна. Гэтэл энэ дээр бол ийм 0.5-та юм ерөөсөө байхгүй болсон байгаа байхгүй. Тэгэхээр энийг x гоо юм уу эсвэл 2-оор үржүүлэх юм уу эсвэл 2-т одоо үржүүлэх юм уу энэ үйлдэлүүдийг бол хийн гэсэн үг. За энийг бол хялбарлалчлах үүднээс 0.5 хуваана гэсэн үг. Тэгэхээр x дээр нэмэх нь 1-ийг 0.5 хуваахаар дээшээ өсөрч гараад энэ бол 2x болно гэсэн үг. 0.5-ыг 2y болно шүү дээ. 0.5-ыг 0.5 хуваахаар 0.1 үлдэнэ. Ингээд энэ дээр бол 2 гэдэг 2 дугаар хариулт нь бол зөв байжээ. Эсвэл одоо энэ дээр 2x-тэй байгаад байгаас тэгэхээр энийг би 2 болгохын тулд 2-1 гэдэг чинь 4-т өржүүлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр 4 y-тэй минь ерөөсөө байхгүй байгааз тэгэхээр боломжгүй гэж үзээд
ерөөсөө 2 дахь зүг байсан байна. Туршилт 1-2 үр дүнгээс 10 г дэж натрийн харьцаагаар агуулгдсныг тооцоолно гэж. За тэгэхээр энэ бол туршилт 2-ын үр дүн. Одоо 1-р туршилтын үр дүнгээс бүгдээрээ урлаа бичээд одоо эндээс бол ямар урлал явагдсан бэ гэхээр натрийн H CO3 нь H болортойгоо оруулалт ороод тэгээд юу гэсэн бэ гэхээр натрийн хлорид дээр нэмэх нь CO2 дээр нэмэх нь H2O гэдэг төгссөн ба штэ. За дараа натрийн 2 CO3 нь мөн H хлортой оруулалт ороод тэгээд натрийн хлорид дээр нэмэх нь CO2 дээр нэмэх нь H2O гэдэг бүтээгдэхүүн эцэг бол үүсгэжээ. За тэгэхээр энэ хоёрын нийлбэр бол за нөгөө юутайгаа нийлээд малгайны хүчилтэйгээ нийлээд 10 г байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ үүссэн CO2-ийн нийт молын тонн грамм нь бол масс нь бол 3.3 г гэж байгаа байхгүй. Тэгвэл энэ CO2-ийн массын молын тоо болохдоо массын молын масс байгаа шүү дээ. Масс нь бол 3.3 граммыг молын масс нь 44 г мол тугаахаар 3.3-ыг 44 тугаахаар хэд байдаг вэ гэхээр 0.75 мол гарч байна. Энэ дээр за тэгэхээр энэ дээр бол хэд гэдэг тоогоор ба гэхээр 0.000-ны энэ нөгөө энгэлт нь яаж гардаг юм. 0.000-ны 75 мол боллоо. За энэ хоёрын нийт мол нь 0.000-ны 75 мол боллоо. За тэгвэл одоо натрийн HCO3-ыг сая юу гэж нэрлэсэн бэ гэхээр X мол гэж үзээд нөгөө натрийн 2CO3-ыг Y мол гэж үзсэн шүү дээ. Дандаа жижиг мол шүү. Жижиг юм гэсэн. За энэ дээр бол 1 мол энэ дээр бол А2-ыг олъё. Энэ бол 1 мол гэхээр 1 чинь нэгтэй тэнцэх юм л X чинь хэд вэ гэхээр эндээс үсээ CO2 бол X мол байна. За энэ мөн ялгаа байхгүй 1 мол, энэ бол мөн ялгаа байхгүй 1 мол. Эндээс А3 болохоор Y мол X дээр Y нэмсэн чинь 0.000-ны 75 та тэнцэх. За тэр тэгшгэлээ бүгд хамтдаа X дээр нэмэх нь Y чинь 0.000-ны 75 та тэнцүү. Эхний тэгшгэлээс бид нар X дээр нэмэх нь 2Y чинь X дээр нэмэх нь 2Y чинь 0.1-тэй л тийм байна. За тэгэхээр ийм хоёр систем тэгшгэл бол бий болно гэсэн үг. За тэгэхээр энэ систем тэгшгэлийг бол бодохдоо юу яана гэсэн үг. Хасгааргыг хэрэглэхээр энэ хоёр хасагдгаар байхгүй болчихно. Y тэнцүү 0.1-ээс 0.000-ны 75-ыг хасгаар хэд гардаг вэ гэхээр Y тэнцүү 0.000-ны 25 мол болж байна. За энэ бол натрийн 2 CO3-ийн мол болно гэсэн. Нөгөөхийнх нь болохдоо X дээр нэмэх нь Y чинь 0.000-ны 75 юм бол X тэнцүү 0.000-ны 75-аас 0.000-ны 25 хасгаар 0.5 мол юу байсан бэ гэхээр 0.000-ны 75 X-ээр юу дэмжүүлсэн бэ гэхээр натрийн HCO3 гэжээ. За тэгэхээр 10 г хэдэн грамм натрийн HCO3 байгааг болохдоо молын тонн мэдэгдэж байна тий. Энэ тэнцүү массыг хуваах нь молын масс гэдэг томьёоноос натрийн HCO3-ийн молын тоогл. За массыг олгосон учраас M тэнцүү N-ийг үржих молын масс гэсэн. N нь бол сая бид нар 0.5 мол гэж олсон. Натрийн HCO3-ийн молын массыг 23 дээр 13-ыг нэмээд тэрийг нэмэхээр 106 гарч байна. За 106 г мол гэхээр энэний хариу бол эцэстээ бол 265 г буюу за энэних 84 биш үү? За энийг одоо харилцаж таарлаа шүү. Энэ 84 энэ 84 байна. Энэ бол
Натрийн HCl-ийнх бол 84. Ингээд энэ бол 4.2 г натрийн HCl3 байжээ. Тэгэхээр B таслал C нь бол 4 2 гэдгийг дуулж батгаарайжээ. За дараагийнх нь болохоор BC нь бол за 10 г X-тэй хангалттай хэмжээний давсны хүчлэлтэй уралд орсны дараа гаргаа авсан усмлаа. Задрахгүйгээр ууршуулж холоор цэцэрэгчийг зайлуул натрийн хлорид ба малгайны дараа нутуулд усан натрийн гидроксид нэмсэн гинэ. За тэгэхээр одоо малгайны хүчлийн молийн одоо урлагийн тэгшлэлийг бүгдээрээ бичнэ гэсэн үг. За энэ дээр бол натрийн гидроксидыг нэмэхэд энэ устөрөгчийн атомуудын хооронд бол натрий ирдэг. За тэгэхээр энэ дээр натрий CH2 COO натрий нэмэх нь H2O гэдэг одоо ийм бол бүтээгдэхүүн байцыг бол үүсгэдэг. За тэгсэн чинь надад юу мэдэгдэж байгаа вэ гэхээр натрийн гидроксидын молийн концентрац нь 1 мол эзлэгүүн 50 мл 50-ыг 1000-д хуваагаад хэд гардаг вэ гэхээр 0.5 литр. 0.5 литр гарна. За ингээд эндээсээ бол энэ хоёр бол натрийн гидроксидын өгөгдөл учраас натрийн гидроксидын С тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёоноос N олъё. Тэгэхээр C үржих нь V болно гэсэн үг. C нь бол 1 мол литрийг үржих нь 0.5 литр гэхээр 0.5 мол болно гэсэн үг. За ингээд энэний дээр бол энэ бол натрийн гидроксидын молийн тоо шүү дээ. За энэ бол 0.5 мол болно гэсэн үг. Доор нь 2 мол тавьчих. За тэгээд энийхээ юуг нь болох гэж байгаа юм. Массын бол x грамм гэд. За ингээд x молийн массын x грамм гэд болохоор энэ дээр молийн массыг олох хэрэгтэй. Ингээд бүгдийг нэмэгдэхэд болсон чинь 106 грамм гарч ийн. Тэгэл эндээсээ яасан бэ гэхээр x грамм малгайны хүчил чинь 0.5 мол натрийн жижиг мол шүү. Натрийн орчтой уралд ордсон бол 106 грамм натрийн гидроксид чинь 2 молтой уралд орно гэд x тэнцүү 265 грамм буюу D таслал E нь бол 265 гэдгээр нь дуулж батгаарайжээ. За ингээд нэгдүгээр бодлого ямарчсан дуслаа. За одоо бүгдээрээ хоёрдугаар бодлого руу орцгоё. За хоёрдугаар бодлого бол харьцангуй бол бас боломжийн гэж бодож байна. За доорх графикт 700 К-ийн температурт үхрийн тэрэг оксид болон хүчил төрөгчийн за тэгэхээр энд бол SO3 байгааг бол та бүхэн харж байна. Энд бол O2 байгаа тий. За ингээд энийг харуулсан байна. Ойролцоод гор хэдэн минут орчим тэнцвэр тогтсон бэ гэхээр тэнцвэр тогтно гэдэг бол ерөөсөө уралд орж байгаа болон урлаас үүссэн байцын концентрац өөрчлөгдөхгүй тогтмол болох үеийг бол бид нар тэнцвэр тогтлоо гэж үздэг. За энэ дээр ихэр арай жоохон дээшээ байгаад байгаа учраас энэ бүрэн зогсоогүй. Тэгэхээр 3-аас урагшаа бол бүрэн одоо уруулыг уртуусаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл яг 3 дээр бол ер нь бол уруулыг өгдөж дууссан байна гэж үзнэ. Тэгэхээр ойролцоогоор бол яагаад дууссан бэ гэхээр яг уралд орсон болон урлаас үүссэн байцын концентрац өөрчлөгдөхгүй болсон үеийг бол химийн тэнцвэр тогтлоо гэж үздэг тий. За тэнцвэр тогтсон нөхцөл дэх за SO2 дээр O2-ыг нэмээд юу үүсдэг вэ гэхээр SO3 гэдэг энэ бүтээгдэхүүн байцыг бол үүсгдэг. За тэгэхээр энд урлаас энэ бол бүтээгдэхүүн байцын үед тэнцвэрийн их утсын тэнцвэрийн концентрац гэж тэгэхээр энэ SO3-аас өгч юм байна. Энэ урлаас үүссэн нь шүү дээ. Урлаас үүссэн бүтээгдэхүүн байцын үед тэнцвэрийн концентрац гэдэг нь урлаас үүссэн учраас урлаас үүссэн 0.1 мол байна. Мол литр байгаа. Десиметр куб гэсэн ч болно 2 мол байна. За тэгээд энэ дээр диоксидын концентрац тэнцвэрийн нөхцөл за X гэхээр энд хэд байсан лээ? Тэнцвэрийн нөхцөл дэх үхрийн диоксидын концентрацийг за энд бол 2 мол байна. За тэгэхээр энэ дээр бол энэ чинь буцаа хуруулны өгж байгаа юм шүү дээ. Баларлаа. За гэхдээ яач ярилцаж дахиад явчих нэг харин би анзаарахгүй байна. За
За E бол 3 угаасаа зөв шүү дээ. Тэгэхээр энэ буцаагаар бол S-а 3 задарлаа. 2 S-а 2 дээр нэмэх нь A2. За тэгэхээр тэнцвэрийн нөхцөл дэх одоо энэ бол анх хэд байсан бэ гэдэг нь бол энд 0.4 байсан байна. 0.4. За өөрчлөлт буюу уралд орсон урлаас үүссэн тий. За энд бол тэнцвэр байна. За тэнцвэрийн их бол 0.1 биш. Тэгэхээр өөрчлөлтийг эндээс энийг хасна ш. Тэгэхээр 0.4 мл болно гэсэн үг. За эндээс бол 0.4 мл энэ дээр тавьчих. Энэ дээр 2 мл тавьчих. За ингээд энэ дээр бол x мл тавьчих. Энэ дээр 2-аа тавьчихаар x тэнцвэр 0.4 мл болчих жоохгүй урлаас үүснэ. A2-ийн угаасаа 0.4 хагас гэхээр 0.2 0.15 болгох юм. За тэгэхээр 2-2 дээр бол бид нар b тэнцвэр 3-аар тооцно. Яагаад тэгж байгаа вэ гэхээр S-а 3 бол A2-оос хөөж олно шүү дээ. За энэ бүр ялгарлаа шүү. За яг бүгдээрээ дахиад нэг үзээд ирье. За S-а 3 чинь задраад юу үүсэх вэ гэвэл S-а 2 дээр нэмэх нь A2 үүсгэн тийм ээ. Энэ дээр 2-ыг тавиад за бүтээгдэхүүн бодисын хувьд бол тэнцвэрийн концентрац гэдэг бол энэ бол урлаас үүссэн хэмжээ байна. Урлаас үүссэн хэмжээ энд байна. Энэ бол уралд ороогүй хэмжээ бол энд байна. За тэгэхээр уралд ороогүй S-а 3 бол байна. Урлаас үүссэн A2-оос хөөж болох хэрэгтэй байжээ. Уучлаарай. За ингээд энэ бол 0.15 мл байна. За том молоор авчихаар амар гэдэм юм уу. За энд 1 мол гээд энд 2 мол гээд за эндээс x тэнцвэр хэд гарсан бэ гэхээр 0.15 үстэй 0.15-ыг энэ x мол литр нь 0.15-таа зэрэгсэж үлдсэтэй бол 2 мол нь 1 молтой зэрэгсэж үүсдэг гэдэг x тэнцвэр 0.3 мл буюу тэг таслал b нь бол 0.3 буюу b нь 3 гэсэн үг. За дараа нь тэнцвэрийн К-ийг боллоо гэж юм. За К-ийг болохдоо бүтээгдэхүүн бодисуудын концентрацийн үржүүрийг их хурцуудын концентрацийн үржүүр. Гэхдээ энэ дээр бол хатуу байц байвал тооцохдохгүй тий. За ингээд S-а 2 бол 0.3-ийн квадратыг үржих нь A2-ийн 0.15. За S-а 3-ыг бол эндээс арчиж болно 0.1-ийн квадрат болно гэсэн. За ингээд эцсийн хариугаа гаргасан чинь KC тэнцүү тэрний бол хэд гарсан бэ гэхээр 135 бол гарч байна. 135 буюу C таслал D-ийн 135-ыг бол дуулж батгаар байжээ. За дараагийнх нь бол яасан бэ? Нэгэн битүү хэмжээ савна 45 мл азот болон устдах хүчийг хайлан халаахад тэнцвэр тогтолон байлгүй. Тэнцвэрийн ялмаг 0.4 мл азот олгож ирсэн бол нийт алт нь. За тэгэхээр К-ийг тооцоолно гэж. За тэгэхээр анх бол яасан бэ гэдэг талаар бүгд хамтдаа авч үзье. За азот болон за энэ хоёр дээр нэмэх нь H2. За эндээс бол за ихтэй одоо энэ графикт ямар ч хамааралгүй өөр хэлбэрийн бодлого байна тий. За энд 2-ыг тавиад энд 3-ыг тавиад тэнцвчлээ. За энд бол анхны хэмжээг байх хэвээр. Энд өөрчлөлт буюу уралд орсон буюу урлаас өөрчлөлт. За урлаас үүссэн хэмжээ. За ингээд энд бол тэнцвэрийн үеийг болж таарна тий. За анхных нь бол 0.45 мл азот болон устдах хүчийг авсан 0.45 мл-ийг тусдаа авсан байна. За ингээд тэнцвэрийн ялмагт 0.4 мл азот авалгачсан гэсэн гэж шүү дээ. Тэгэхээр энэ дээр 0.45-аас 0.4-ийг хасчаар 0.5 мл одоо азот бол уралд орсон гэсэн үг. Ингээд 0.5-аа энэ дээр тавиад энд 1 мл тавиад 3 мл тавиад x олгоо 3.5 гээд
Тэгэхээр чинь 3.15 2 тэг асуудна гэхээр чинь 1.15 болно гэсэн үг тий. 0.15 болно гэсэн үг шүү дээ. За энэний уралд орсон 0.15 энийг энэ өөрчлөлтөөрөө бичлээ. Тэгэхээр 0.3 мл уруулаа ороогүй гэсэн үг. За ингээд уралд орсон л байвал за ингээд 0.5-аас хэд үүссэн бэ гэдгийг олъё. Эндээс 2 мол 1 мол гэхээр 0.1 мл энэ аш 3 уруулаас үүссэн байна. Ингээд 0.1 мл гэсэн үг. Эндээс за тэнцвэрийн нөхцөл дэх нийт молын тоог олъё. Тэнцвэрийн нөхцөл дэх нийт молын тоог олохдоо яах ёстой вэ гэхээр 0.4 дээр 0.3-ыг нэмээд тэгээд 0.1-ийг нэмэхээр 0.8 болно гэсэн үг. За одоо парцель даралтуудыг олъё. За азотын парцель даралтыг олохдоо молийн хувийг азотын одоо молийн хувь гэдэг нь хапа штэ. Азотын молийн хувийг нийт даралтаараа бол үржүүлж болно. За хапа нь бол 0.1 азотын хувьд бол 0.1 хэд үслээ уралд ороогүй лээ 0.4-ийг байх нь 0.8-ыг үржих нь P гэсэн үг. Энд чи өөрөөр хэлбэл 0.0 дороо 2.1 гэсэн үг шүү дээ. 2.1 гэдэг чинь 0.5 P гэсэн үг. Тийш 2.1. За одоо тэгвэл одоо устөрөгчийн парцель даралтыг олохдоо мөн устөрөгчийн молийн хувийг нийт даралтаараа үржүүлнэ. Тэгэхээр молийн хувь нь бол устөрөгчийн бол 0.3-ыг байх нь 0.8-ыг үржих нь P нийт гэж. Тэгэхээр 8.3 буюу 8.3 гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр за 8.3 гэдэг бол за яг 8.3 гэдгийг тэр чигээр нь хоолой бичсэн ч болно л та. За бутгахаа тав авахгүй. За 8.3-аар нь авчих. 8.3 P болно гэсэн үг. За дараа нь N-3-ийн парцель даралтыг олъё. Инхийн тулд N-3-ийн молийн хувийг нийт даралтаараа үржүүлнэ. Тэгэхээр N-3-ийн молийн хувийг олохдоо 0.1-ийг 0.8 P-гээр үржүүлэхээр 8.1 P болно гэсэн үг. За эндээс бид нар юу болох ёстой штэ. За K-ийг олохдоо N2-ын хий дээр нэмэх нь H2-ын хий 2 тишээ харсан N-3 хий гэж байгаа штэ. Тэгэнгүүтээ энэний өмнө 2 тавиад энэний өмнө 3-ыг тавиад за K-ийг олохдоо P-N-3-ын парцель даралтын квадрат зэргийг хуваах нь P-N2-ыг үржих нь P-H2-ын 3 зэрэг гэсэн баггүй. Тэгэхээр эндээс N-3-ын квадрат гэдэг чинь N-3 чинь 8.1 гэдэг чинь 0.25 шиг санагдаад тий. За тэгэхээр энэ дээр яг энгийн гаргачих болох юм. Энгийн батархаа дээр биш энэ оюута тоог бол бас жоохон алдаа гаргах гэдэг учраас 8.1 P гэдэг 0.125 P гэчээ. За тэгэхээр 0.125 P-ийн квадрат болно тийм ээ. За энийг хуваах нь азотын хувьд бол 0.5 P гэдээ болцсон шүү дээ. Үржих нь нөгөө устөрөгчийн хувьд 3.8-ыг 0.375 P юм байна. 3.8 гэдэг бол 0.3 3.8 гэдэг бол 0.375 P-ийн хэдэн зэрэг болох вэ гэвэл 3 зэрэг болно. За энэ P-ийн квадратаа энэний квадрат устаагүй байгаа шүү дээ. Энэний куб бол байгаа. Энэний кубын яасан бэ гэхээр энэ квадратаа гаргадаад энэ дээр бол P үлдэнэ. P квадрат үлдэнэ гэсэн үг шүү дээ. За ингээд Kp тэнцүү ямар болно гэсэн үг вэ гэхээр 0.1-ний тэрийг квадрат зэрэг төвшүүлэхээр 0-ийн харталт 1.5 6.25 гараад энийг хуваах нь 0.026 3.5-ийн квадрат боллоо. Яана. За тэгчээд
Тэгэхэд яасан бэ гэхээр тэгээд одоо энэ дээр бол яасан бэ гэхээр 1 кПа 100 кПа гэдэг угаасаа өгсөн байна. За энийг паскал руу шилжүүлэхээр 1000-таа үржүүлэхээр энэ бол 100,000 паскал буюу 15 зэрэгт паскал болно гэсэн үг. Тэгэхээр энийг үржих нь 15 зэрэгт болно гэсэн үг. Гэхдээ квадрат шүү. За ингээд 10 нэмэх 10 зэрэг болж байна. Энийг энд хаагаад kp тэнцүү нэмэх 10 зэрэгтэй ингээд яхаар 0.59 үржих нь одоо энэ тоонд хуваахаар 0.59 гарч ийн. Энийг үржих нь 10 хасах 10 гээд 5.9 үржих нь 10 хасах 11 болох гэсэн учраас f таслалж юм 5.9 гэдэг тоо гарна гэсэн үг юм. Ингээд 22 бол нэг юм иймэрхүү байдалтай бодлогосон байна. За 6 урагшилын сулруулсан давсны хүчлийн уусмалаас таслан авч металл тус бүрийг урагшилтай уусмал дээр нэмэхэд ACEF хувьд хий ялгарсан гэхээр идэвхтэйнүүд нь хий ялгарна. За идэвхтэйний ялгарх нь энэ дөрвөөс ялгарч тийм дөрөв энэ дөрвийн айл нэг нь. За ашигласан бол B ба D уралд ороогүй энэ хоёрын айл нэг нь B юм уу D хоёрын айл нэг нь. За хуруу шилэнд хүйтэн ус хийж дээрх металлуудыг нэмэхэд С металл нь тесрэлтээр ихээр хамгийн идэвхтэй уралд ордог нь энэ бол 4 байна. Тэгэхээр заавчаараа за С тэнцүү хэд болж таарав гэхээр 4 болж таарлаа. За С тэнцүү 4 болж таарлаа. Харин бусад металлууд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй. Хүйтэн уст уралд ороогүй металлуудаар дахин буцлан халуус хийхэд аажим бол уралд орж ирсэн бол мэдээж магний вэж таарах байх. Тэгэхээр B тэнцүү хэд байсан бэ гэхээр B тэнцүү аажмаар хий ялгарч ирсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр A тэнцүү бол магний бол арай халуустаа бас нэлээд сайн оролт ордог учраас A тэнцүү 5 байсан болж таарлаа. Дараа нь аажим хий ялгар хуруу шилэнд F металлын нитратын үсмэлийг хийж металлын хавтан дүүрэхэд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй. За тэгэхээр энэ F бол идэвхтэй юм байж таарна. Тэгэхээр энэ дээр бол цайр болж таарч ин харьцан идэвхтэй. За тэгэхээр F металлын за ингээд тэгэхээр эндээс бол F металлын нитратын үсмэлийг хийж E металлын хавтан дүүрэхэд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй бол F металлын нитратын уусмал дээр ихэр чинь за F нь бол E-гээс идэвхтэй байсан гэсэн үг. За тэгэхээр F нь юунаас идэвхтэй вэ гэхээр E-гээс идэвхтэй байсан гэсэн үг. Энэ яагаад ингэ гадагшаа гараад байна вэ гэхээр F нь идэвхтэй E нь идэвхгүй байсан гэсэн үг. За тэгэхээр цайр төмөр хоёрын цайр нь идэвхтэй төмөр нь идэвхгүй учраас энэ дээр бол A тэнцүү бүгдээрээ 5-ыг авсан шүү дээ. За B нь хэд вэ гэхээр B нь бол 2 байсан. Яагаад B 2 гэсэн бэ гэхээр B металл нь өнгөөрөө ихээр эдгээр дандаа цайвар байгаа хгүй цайвар өнгөлөг саарлангуйтай. Гэтэл ганцхан зис бол улбар шарангуйтай учраас өнгөөрөө ялгарч иж учраас B нь 2 болж таарсан. C бол 4-ийг хийцэн. D бол юу байсан бэ гэхээр бол 1 байсан байна. Яагаад гэхээр D бол яах вэ гэвэл ямар нэг юмтай бол уралд 2 гэдэл олдчихж байгаа юм чинь B нь 2 гэдэл олдчихж байгаа учраас D нь бол ерөөсөө 1 байжээгээд эндээс олчих боломжтой. За дараа нь яасан бэ гэхээр B металл нь за D E нь хэд байсан бэ гэхээр 3 байсан. Яагаад 3 гэсэн бэ гэхээр угаасаа энэ чинь нэг хөдлөө уншихаар E нь бол 3 байсан. Дараа нь F нь бол угаасаа 6 байсан байна. Яагаад гэвэл E F хоёрын идэвхтэй нь E нь бол 3 гэдэг чинь төмөр гэсэн үг. F нь бол 6 гэдэг чинь цайр төмөр хоёрын цайр нь идэвхтэй учраас F нь бол хэд гэсэн бэ
гэхээр 6 гэдэг хариултыг дуулах хэрэгтэй байжээ. 1-ээс 6 дугаартай металлуудын дундаас аль металлын карбонат нь халаалтанд хамгийн тогтворгүй гэхээр идэвхтэй хэмээн хойно байгаа нь маш тогтворгүй байдаг. За жишээлбэл энэ дээр бол аргентум 2 CH3 мөнгөний карбонатууд нь ангижуулагч оруулжийн шаардлагагүйгээр шууд мөнгө болон CH2 болон хүчил төрөгчийн ихийг бол үүсгдэг учраас энэ дээр бол ингэж ичих хэрэгтэй байсан байна. За тэгэхээр хамгийн тогтворгүй нь G тэнцүү 1 байсан байна. Яагаад гэвэл хамгийн идэвхгүй нь хамгийн тогтворгүй үүсгэсэн нэгдлэн тогтворгүй байдаг. За 1-ээс 6 дугаартай металлуудын дундаас аль металлын нитратыг нь халаа задлахад зөвхөн хүчил төрөгч үүсвэ гэж асуусан байна. За тэгвэл одоо бүх нитратуудыг мөнгөний нитратыг бол халаагаа задлахаар идэвхгүй металлын нитрат мөнгө дээр нэмэх нь 2 дээр нэмэх нь 2 гэж задардаг тийм ээ. За ингээд дөрвийг тавиад эцдэг. За энд бол 2 хий үүссэн байна. Завхан хүчил төрөгч үүсдэг гэхээр юм биш болж таарлаа. Цэсийн нитратыг задлахаар мөнгө цэсийн оксид NO2 2 янз бүтээгт үүсгэн төмрийн нитрат ч гэсэн адилхан калий NO3-ыг харин ганцхан бүтээгт үүсгэн. Калий NO3-ыг халаа задлахаар үүсдэг гэхээр калий NO2 дээр нэмэх нь O2 үүсдэг. Харин магний нитрат, цайрын нитратыг халаа задлахаар энд бол зөвхөн хүчил төрөгч үүсэж байгаа нь буюу H тэнцүү 4 байсан байна. Тэгэхээр бусд нь бол дандаа NO2 үүсгэж байгаа учраас биш болж таарлаа. За ингээд 2-ын 4 рүү бид нар хамтдаа орцгоё. Гэхдээ 2-ын 4 харьцангуй бас тийм амар утгааргүй байна. За энэ бол яг сургачган дээрээ байдаг урвалыг бол үзүүлсэн байна. Нэгдүгээрт нь бол кальцийн карбидыг устдаа уралд оруулахаар яадаг вэ гэхээр ацетилен бол үүсдэг. C2H2 дээр H-ыг нэмсэн юм уу C2H2 дээр. За тэгэхээр 2 дахин за A бол хэд байсан бэ гэхээр А бац тохирох дугаар гэхээр B тэнцүү 3 байсан байна тий. Яагаад вэ гэхээр ацетилен учраас. За E тэнцүү 3 байжээ. За E тэнцүү 3 юм байна. За B бац тохирох бацийн дугаар гэхээр B чинь бол H холоортой оролт орохоор B бол юу үүсэх боломж байна вэ гэхээр 1 холоортой хоёрсан холбоотой винил холоорид буюу B тэнцүү 6 үүсэх боломж байна. За хэрвээ кальцийн карбид үүсэх урвалын гарц нь 80 бус шатны урвалын гарц нь 100 гэж үзвэл 1 тонн кальцийн оксидоос хэдэн тонн полимер үсгийг тооцоолж олно гэдгсэн байна. За тэгэхээр эндээс бол эхлээд бүх урвалаа бол бичиж таарлаа. Кальцийн O дээр нэмэх нь C тэнцүү халаалтын нөлөөгөөр кальцийн карбид дээр нэмэх нь тэгэхээр кальцийн карбид дээр нэмэх нь юу үүсдэг вэ гэхээр CO. За энэ бол сургалтын дээр байдаг урвал юм тийм ээ. За эсвэл шууд ингэ бичсэн ч болох юм байна л та. Кальций CO2 биш шүү, кальций C2 шүү. За энэ дээр биччихвэл за энэ бол 1 тонн. 1 тонн гэдэг чинь 16 зэрэгт. Энэ дээр 40 дээр 16 нэмээд 56 грамм болно гэсэн үг. За эндээс бол кальцийн карбид тавар бол энэ л байж та. За тэгэхээр эндээс магадгүй би за энэ бол ацетилен дээр гэдэг тийм ээ. За ацетилен дээр бол за энэ орвол байна тий. За тэгэхээр энэ дээр бол CH үүснэ 1800-аас 2100 градусын температурт. Энэ орвол шүү дээ. Энэ орволыг л авсан байгаа байхгүй. За тэгэхээр CH үүсээд за тэгэхээр энэ дээр бол стихиометрийн коэффициент 1-ийг харьцах 1 байдаг учраас нэг тийм амар. Саяны дээр 2 устгаа ийцэн үү. За E тэнцүү хэд байсан бэ гэхээр за тэрийг ингээд өөртөө зогсоож байгаа бичээд өөртөө хичээрээ. За тэгэхээр 16 зэрэгт грамм байгаа тийм ээ кальцийн юучин. Энд бол 16 зэрэгт грамм байгаа. Энд бол 56 грамм байгаа. За тэгээд кальцийн карбидын гарц нь 80 гэж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бол 16 зэрэгт грамм кальцийн оксид чинь 3C-тэй харилцуулчлаа кальцийн карбид дээр нэмэх нь CH2 үүссэн шүү дээ. За ингээд эндээс бол X грамм кальцийн карбид бол үүснэ. За энэ бол 56 грамм кальцийн оксидоос хэд үүссэн бэ гэхээр
40 дээр нэмэх нь 24 гэхээр 64 грамм кальцийн карбид үүсчээ. За ингээд x олоход тулд явах хэрэгтэй вэ гэхээр тэрийг тэрэнд үржүүлээ. Тэрэнд хуваахаар хэд гард юм бэ? За 64-ийг үржих нь за 64-ийг хуваах нь их юм байна. 56. Тэгэхээр 114 гард юм. 114-ийг үржих нь 114-ийг үржих нь 16 зэрэгт грамм боллоо. За энэ бол ерөөсөө 80% гарцтай гэсэн шүү дээ. 114-ийг үржих нь 16 зэрэгт чинь анх авснаас хэдвэ гэж бодохоор 100% гарцтай байдаг байхгүй. Тэгэхээр 80% гарцтай нь хэд болох вэ гэвэл x тэнцүү 114-ийг үржих нь 0.91 гарч 0.91-ийг үржих нь энэ чи сая ингэчээр ингэ шүү дээ. За эндээс бол за ингээд 0.91-ийг үржих нь 16 зэрэгт грамм. Кальцийн карбид бол урлаас үүссэн байна. За ингээд нөгөө граммаар л удацсан л байна л та. За ихтэй хамаагүй. За тэгэнгүүтээ хичнээн тоон полимер үүсгийг тооцоолоо гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо шууд бас бодож болох юм. Нөгөө стихиометрик коэффициент нь угаасаа 1/1 учраас энэ дээр бол x грамм гэж бодсон ч болох юм байна. Энийх хэдгэлээ 80% гарц чинь 0.91 шүү дээ. Чинь 16 зэрэгттэй. Энэ дээр бол 20 за 12 дээр 2-ыг нэмээд 12 дээр нэмэх нь 2 нэмэх нь 12 нэмэх нь 1 нэмэх нь 35.5 гэхээр 62.5 гарт юм байна. Эний волюмаас нь 60.5 грамм. Тэгвэл 62.5-ыг 0 91-4-ээр үржүүлнэ. 62.5-ыг үржих нь за 0.91 л гараад ах юм. Тэгээд энэ одоо за яг зүгээр яг шууд ингэж бодцохоор болчих байхаа. За 0.91-4-ийг үржих нь 16 зэрэгт грамм кальцийн карбид чинь А-г үүсгээд Б-г үүсгээд полимер үүсгэхэд 2 Z хэмжээ ингэ таарчдаг байхгүй. Хэрвээ C нь урлаас 1 үүссэн болвол тэр полимерийн өмнө 2-ыг 50 гэх мэтлэнгээр ингэ болчих болдог байхгүй. За энэ дээр x грамм энэ дээр бол кальцийн карбонат 40 дээр 14-ийг нэм 40 дээр 24-ийг нэмэхээр хэд хэдүүлээ 64 байдаг шүү дээ. Ингээд энэ дээр бол 62.5 гэхээр x тэнцүү 62.5-ыг үржих нь 0.91 62.5-ыг үржих нь 0.91 гэхээр 57 хуваах нь 64 0.89 гэж гараад байна та. За ингээд залхуурахаар галардаг учраас за энэ дээр бол кальцийн оксид дээр за гэж ингээ дараагийн утсан дээр нь за гэж энэ сая хэд гарлаа гэлээ 0.8925 гарсан гэсэн. C таслал D нь хэд гарсан? C таслал D нь 0.5 гарах хэрэгтэй. 0.8 талчлаа. За нэг газар алдчихлаа. За тэр алдаагаа олъё. Дараагийн утсан дээр нь дахиад очоо. За кальцийн оксид дээр нэмэх нь С тэнцүү кальцийн карбид дээр нэмэх нь CO гэдэг орол үүслээ. Энд 3-ыг тавиад орол тэнцлээ. За энэ хэдэн тонн гэсэн мөлий 1 тонн гэсэн шүү дээ. 1 тонн гэдэг чинь за 1 тонн гэдэг чинь 10-ын 6 зэрэгт грамм 56 грамм.
За энэ бол хэд гэсэн бэ гэхээр 56 грамм. За ингээд кальцийн карбид үүсэх урвалын урд нь. За энэ дээр бол x граммаар бодоод үзье. 40 дээр нэмэх нь 24 гэхээр 64 грамм шүү дээ. За ингээд x тэнцүү хэд гарах вэ гэвэл 64-ийг үржих нь за хуваах юм уу? 114-ийг үржих нь за энэ дээр бол за 114-ийг үржих нь 16 зэрэгт грамм кальцийн карбид үүсчээ. За энэ бол 114 үржих нь 16 100 юм бол 80% нийтвэ гэхээр 80% тэгээд 100 гэхээр энийг 80-аар үржүүлээд 100 хуваахаар 0.91 хэлцүү байна да. За тэгэхээр бас дурлалуудыг бичихгүй байснаас бас болохгүй боллоо. 0.91-4-ийг үржих нь 16 зэрэгт грамм кальцийн карбид бол уралаас үүсжээ. За кальцийн карбид дээр юу нэмэхээр кальцийн карбид дээр усыг нэмэхээр ацетилен үүсдэг шүү дээ. C2H2 дээр нэмэх нь кальцийн H2 дахин үүсдэг. Энэ дээр хоёрыг тавиад ургалаа тэнцвүүлчлээ. За 0.91-4-ийг үржих нь 16 зэрэгт грамм хуваах нь хэд вэ гэхээр 64 грамм x молоор алчи x 2 мол энд 1 мол ингээ батхоор x тэнцүү 0.91-4-ийг хуваах нь 64 гэхээр 0.14 гарч. За тэгэхээр хэд гарсан бэ гэхээр 0.14 нэг тгийн сая орхио бодоод ирсэн юм болов 14 2 чинь 16 зэрэгт болно гэсэн үг. За 142. За тэгээд дараа нь энэ C2H2 дээрээ H2-ыг нэмэхээр 2-сын холбоо үүснэ. За энэ бол 0.142-ийг үржих нь 16 зэрэгт энд 1 мол энд x 3 мол энд 1 мол гэхээр x 3 тэнцүү 0.014 2-ыг үржих нь 16 зэрэгт мол болно гэсэн үг. Дахиад энэ дээрх өгөөдийн зүйл энэ даа. За хамаагүй дэрийгээр бодож л өргөе. За ингээд CH2 холоор гээд энэ дээр бол 0.014 2 чинь 16 энэ бол 1 мол. За 1 мол. Тэгэхэд энэ бол полимер тэгэхээр 2-сын холбооны хоёр талд химийн холбоо ирчдэг шүү дээ. За тэгэхээр эндээс x грамыг бол гэсэн мэт. Тэгэхээр энэ дээр бол за энэ дээр дахиад бодъё. 12 дээр 12-ыг нэмээд 3-ыг нэмээд 35.5-ыг нэмээд 62.5 гарч энэ дээр энд бол 62.5 ингээд x тэнцүү 62.5-ыг үржих нь 0-ийн ардталтай 1 4 2 гэхээр 88 л гарах юм. За энэ яг ингэж юм. Эцэг харах юм. Нэг дан за тэгэхээр C-ийн хэд гарсан байна бүгд одоо дахиад харах юм. 0.8875-ыг үржих нь
энэ дээр бол 0.8875 үржин 16 зэрэг тэгэхээр 0.9 буюу CD нь бол 0.9 гарах байжээ. Тоноор гэвэл энэ чинь шууд тон болчих шүү дээ 16 зэрэгт чинь. Тэгэхээр энэ дээр 9-ийн тоог нь бол би хариултан дээрээ шаблон дээрээ засаж өгөх хэрэгтэй байна. 0.9 гарсан байна шүү. 0.9 гарна тий. За 0.9-ийн тоог нь л алдаж хийсэн байна гэсэн. За тэгэхээр дараагийн тест юу руу оръё? CD нь бол 0.9 гарах ёстой байжээ. За эхлээд винилийн бүлэг агуулсан дараах процесс C1 нь мономер полимер чухралд оруулсан. За мономер нь юу байсан бэ гэхээр CH2 хоёрсоо холбоо эхний бодолт нь ч гэсэн зөв л байсан юм байна л би 0.5 биш 0.9 байсан бэ шүү. За энд бол CH байгаа ингээд энэ дээр бол энэ дахин бол за энэ жоохон ойлгомж биччихлээ. Тэгэхээр тэрийг өдөр хамтдаа авчихъя. За өдөр юмс энийг заавалгүй л зогсоож байгаад бичиж явах явцтай ингээд хараа бичихэр бас зүгээр идэв шүү. За CH2 хоёрсоо холбооны хоёр талд химийн холбоо ирээд тэгээд энэ дэхэн болдог тийм ээ. За тэгэхээр 0 за винилийн бүлэг агуулсан 0.3 мол C1 бүрэн уралд орж дундаж молекул масс нь 273 үржин 14 зэрэг бүхий D полимер 546 г үүссэн. Энэ бол хэд байсан бэ гэхээр 546 г байхаар энэ дээр доорно молийн массыг олох гэсэн чинь энэ дээр бол 546 г D үс C1 бүрэн уралд орж дундаж молекул масс нь нэмэгдэж хэцүү. Тэгэхээр бид нар бол ийм тэнцвэр ямар томьёо яадаг вэ гэхээр массыг гоох нь молийн масс гэсэн томьёоноос энэ дээр бол нэг юм аюул сайн мэдэх хэрэгтэй. Биднэрт бол юу мэдэгдэж байгаа вэ гэхээр за эхний ээлжинд бол 0.13 мол юу байсан. Энэ бол 0.13 мол байсан тийм ээ. За мол нь мэдэгдэж байна, масс нь мэдэгдэж байгаа учраас энэ тэнцвэр массыг гоох нь молийн масс гэдэг томьёоноос за мономерийнхаа молийн массыг олъё. За тэгэхээр мономерийн молийн массыг олохдоо яах вэ гэвэл массыг молийн тоон туван тийм мол тэгэхээр энэ полимерийн одоо молекул масс нь бол өөрчлөгддөг учраас эндээс 546 г-ыг юунд хуваах вэ гэхээр молийн тоон 0.13 г мол туван тэгэхээр ингээд 42 г мол гарна. Эндээс бол 14 дээр 13-ыг нэмэхээр 27 болно гэсэн үг. Эндээс 27 гасгаар 15 гэсэн одоо молийн масста CH3 бүлэг байна гэсэн үг байхгүй. E гэсэн тэгвэл CH3 байсан гэсэн үг. За C1 дээр харьцангуй молекул массыг олгосон чинь 42 буюу EF нь бол 4 2 гэдгийг дагуулж бодохоор байжээ. EF нь бол 4 2. За дараа нь бол яасан бэ гэхээр C1 дээр харьцангуй молекул массыг тооцоолно гэдэг болсон тийм. Тэгээ полимерчлэлтийн зэргийг тодорхойлно гэхээр мономер полимерийн молекул массыг мономерийн молекул масс хаваасныг полимерчлэлтийн зэрэг буюу E гэдэг баггүй. Тэгэхээр полимерийн молекул масс нь 273 үржин 14 зэрэгт бүхий D полимер гэсэн шүү дээ. Тэгэхээр мономерийнх нь 42 байсан учраас энийг энд хуваахаар 650 гарна гэсэн. Өөрөөр хэлбэл GHL нь 650 гэдэг хариу бол гарахаар байжээ. За ингээд за амжилт хүсье.